Балрог буюу өөрөөр Волравкер гэж нэрлэдэг байсан тэд анх Маярчууд байсан гэдэг. Харанхуй эзэн Мелкор 1-р зууны өмнөх үед хойд зүгийн өндөр улсын гүн хавцалд маш гүнзгий нүг хухан тэндээ Утумноогийн оромжийг байгуулжээ. Энэ газарт Мелкор Валар болон эльфүүдийн эсрэг их аян дайн бэлтгэхээр тоо томшгүй олон зэргүүдэд хөндлөж байсан бөгөөд үүний дотор троллууд, фантомууд, хэрцгий сүнснүүд, хар шидтэнгүүд болон балрогуудаас бүрдсэн томоохон хар хүчний нэгдэл хүчээ авч байлаа. Энэ үед Валарууд дундад ертөнцид 2 гэрлийг бүтээж, нэгийг нь Арда мөн Ормалчуудын хойд зүгийн эцэст байрлуулж, харин нөгөөг нь Ардачуудын өмнө зүгийн эцэст байрлуулжээ. Гэсэн ч Валаруудын бүтээл харанхуй эзний уур хилэнг барсан тул Мелкор тэрхүү 2 гэрлийг устган Валарчуудыг дундад ертөнцид шинээр бий болсон Аман болон Валинорын их газар руу зүхтад хүргэсэн байна. Валар Мелкорын эдгээр төлөвлөгөөнүүдийг мэдээгүй байсан ч түүнд ойртойгүй бөгөөд энэхүү сөргөлдөө нь гэрэл устгах мэт бүх дэлхийд хохирол учруулах вэ гэж имэж байв. Аз болоход эльфүүд дундад газарт мэндэлж эхлэв. Гэсэн хэдий ч тэд Ковенены ойролцоох дундад дэлхийд дээр мэндэлснийг Мелкор өөрийн тагнуулаараа дамжуулан мэдсэн явдал байлаа. Удалгүй нутгаасаа хэд хол тэнүүлчилж явсан эльфүүдийг Мелкор барьж аван Ангбанд болон Утумноонд байрлах цайзуудад хорж эхэлсэн байна. Тэнд Мелкор эрүүгийн амьдралыг бий болгох чадрыг үл тоомсорлож, түүнд баригдсан эльфүүдийг маш эрсгийгээр тамлан тарчлаж, өөрийн аян дайнд хүч нэмэр болох оркуудыг эльфүүдээр дамжуулан үржүүлж, шинээр төрүүлж эхэлсэн байна. Оркуудын үүсэл анх ингэж бий болжээ. Олон жилийн дараа Валарчуудын нэг Ороме ан хийж явахдаа санамсаргүй эльфүүдийн нутагт нэвтрэн тэдний тухай олж мэдээд хамтдаа Валинорт очиж тэдний хамгаалтанд ор хамтдаа амьдрахыг санал болгоход олон эльфүүдийн саналыг хүлээн зөвшөөрсөн бол тал нь эсрүүцэж байлаа. Орометэ цуг Валинорт бутаж ирсэн эльфүүдээс Валарчууд оркуудын тухай анх олж мэдсэн бөгөөд Мелкорын дундад газарт дураараа авирлах нь хэрэг сэтэрч байгааг тэд шүүмжлэн түүний эсрэг аян дайн зарлахаар болов. Ингээд Валар болон Мелкорын хооронд томоохон дайн дэгдэж энэ дайн он удаан жил төгсөлтгүй үргэлжилсэн бөгөөд Валарын талд Ороме мөн түүнд туслахаар ирсэн Тулкас, Янво зэрэг томоохон цэргийн хүч Мелкорыг дарахад асар их хувь нэмэр болж байлаа. Харанхуйн хүч Валарын эсрэг тулаанд хүчин мөхсдөж үүнээс амьд гарсан цөөн тооны балраагууд Утумноо болон Ангбанд руу ухран зүхтаажээ. Дайнд ялсан Валарууд дундад газарт нэвтэрч Квенен газар нутагт эльфүүдийг Мелкорын дахин халдах байдлаас хамгаалсан томоохон цэргийн хүчийг байрлуулж цаашлаад Мелкорын цайз руу дайрах их цэргээ энд бөөгнөрүүлж эхэлсэн байна. Цэрэг хүчний хувьд доройтолтой байсан Мелкорыг Валарын их хүч хэд хэдэн дайралтын дараа буулган авч Утумноо дахь түүний цайз руу нэвтрэн ихэнх цэргүүдийг даран сөнөөж чадсан ч цөөн тооны Мелкорын цэргүүд амиа бодон цухтааж чаджээ. Тэдний дунд цөөн тооны балраагууд орхоос гадна түүний үнэж туслах гэгдэж байсан Савронч түүнийг орхин одов. Хар хүчний хаан Мелкор өөрийн ялагтлаа хүлээн зөвшөөрөөгүй ч хүч тэнцүү Тулкастай гар тулаанд тулдсны дараа түүнд ялагдсан байна. Ингээд харанхуй хаан Моргот ялагдаж түүнийг Валинорт хүргэн дундад газарт хүн ардын эсэргүүлсэн олон дайны хор уршиг гин буруутайг нь шүүж Мандосын танхимд түүнийг 3 үе хорих шийтгэлээр шийтгэжээ. Мелкор нь нэг талаас өөрийн газар нутгаа тэлэх зорилготой байсан ч түүний хамгийн гол зорилго нь эльфүүд болон Валаруудыг дарснаар дундад ертөнцийг бүхлээр нь удирдах хүсэл эрмэлзэл оршиж байлаа. Энэ үед Утумноо бэхлэлтээс сухтаасан зарим балраагууд Ангбандад олон зуун жилийг өнгөрөөж Мелкорыг суллагдах үед түүнтэй дахин нэгдэж удирдлагын доор нь дундад газрын хэд хэдэн томоохон дайнд тулалдав. Үүнээс өмнө Мелкор Мандосын танхимаас суллагдан Валинорт хэсэг байх үедээ Нолдорын эльф Фьянорын бүтээсэн 3 эрдэнэсийн чулууг хулгайлан оргон зайлсан явдал байлаа. Хожим энэ нь Фьянор Морготтой зайн зарлаж Дагорниун Гилатийн дайн буюу эрдэнэсийн чулууны төлөөх тулаан болох үндсэн суурь болсон юм. 1497 онд Нолдорын Фьянор орддуулсан их цэрэг Мелкорын газар нутагт нэвтрэн Нолдорын үүдээр гарan Митримийн нууранд дүр буудалж байх үед Моргот нэг мөр бут цохоор шийдэн Балраагуудын эзэн Готмоогоор өдөрдүүлсэн цул оркын армуудаас бүрдсэн их цэрэг Фьянор их цэрэгтэй Белинардын хойд хэсэгт халз тулгархад оркуудын тоо эльфүүдээс илүү байлаа. Гэсэн ч Фьянор Валинорын гэрлийг ашиглан төвөггүй оркуудыг ялж чадсан бөгөөд дайнаас амьд үлдсэн оркууд Ард Геленарын дамжин хойд зүг рүү зүхтааж эхлэв. Оркуудыг нэг бүр газартаа тэгшгэлгээр шийдсэн Фьянорын цэргүүд 10 өдрийн турш тэднийг мушгин хөөж явсаар эцэстээ цөөн тооны оркуудыг гүйцэн ирэх үед
тэд аль хэдийн Ангабандын бэхлэлтийн ойролцоо ирснээ ухаарсан байна. Энэ үед их зэргээсээ хол салсан Фёнор ухрах бодолгүй оркуудтай тулдаж байсан ч Ангабандад нөөцөнд үлдсэн цөөн тооны балроогууд гарч ирэн Фёнортой хамт тулдаж байсан элбүүдийг алсан ч Фёнор ганцаараа балроогуудтай ширүүн тулаан хийж эцэст нь балроогуудын хаан Готмогийн хүнд цүхэнд оногдсон үхлийн шарахтай байх үед нь түүний хөвгүүд ирж түүнийг хамгаалan хамт зүхтсэн байна. Удалгүй хүнд шархаасаа болж Фёнор үхсэн ч түүний том хүү Мядрос эцгийнхээ өшөөг авахаар Морготын сайз руу их зэрэгтэй дайрсан ч аврах том балроогийн гарт ихэнх зэрэгээ алдан өөрөө арайхийн амьд гарч Ангабанд руу олзлогдсон байна. Жилийн дараа Беллинардад 1-р зууны үед ирж суурьшсан Фёнорын холбоотон болох Иданы хүмүүс рүү Мелкорын их зэрэг дайралтай ихээр болж Готмогоор өдөрдүүлсэн балроогууд мөн 500,000 оркуудаас бүрдсэн Эрдэнэс чулууны төлөөх 5 дахь их дайн эхэлжээ. Нолдорын их хаан Пингон энэхүү дайнд Готмогийн эсрэг Нолдорын хаан хүү Мядрос Долдон Ломаны эзэн хуурийн зэрэг томоохон холбоотнуудыг дагуулan Ангабандын ойролцоо хүч тэнцвэргүй тулдааныг эхлүүлэн ихээхэн хохирол амсаж эхлэв. Готмог Пингоныг их зэргээс нь салган өөр балроогтой нийлэн түүнийг хөнөөсөн бол Дол Ломиногийн эзэн хурийг амьдаран олзлон Ангабандын шоронд удаан хорьсон байна. Энэ дан хэдийгээр Мелкорын талд шийдэгдсэн ч Нолдорын эзэнт улсын хувьд хийгээд дундад ертөнцид стратегийн талаас авч үзэхэд асар их хорхон ялэг хойштой дагуулсан байдаг. Морготын арим энэ ялалтыг ашиглан өөрийн оркуудыг бүх газар нутагт тараасан бөгөөд Беллинардад эзэлсэн газар нутгаас өгнө гэж амласан цэргийн өдөгч нараасаа уурвж тэднийг хороосон байна. Гэсэн ч Морготын санаа амарсангүй. Тэр аян дайнаа үргэлжлүүлэн Фагийн 510 онд Гондолионы нууц хотын тухай олж мэдэн тэнд байгаа элбүүдийн хааныг олж устгах даалгаврыг Готмогт даатхан их зэргийн хамт хөдөлгсөн байна. Олон сураг ажиг, тагнуул туршуулуудын тусламжтай Гондолионы нууц хотын байршлыг олж мэдсэн Готмогийн их зэрэг хотыг нь эзлэхээр ирснийг мэдсэн Гондолионы их эзэн Эхтэлионтой уулын хавцалт тулгаран хоёр талаас ширүүн дайран тулдаж эхлэв. Энэ дайн Готмогийн их зэргийг хот руу орохоос сэргийлсэн дайн байсан ч Готмог Эхтэлионтой уулын ингэрт тулдаж байх үедээ цээжиндээ зоолгон их далаараа унаж байх үедээ Эхтэлионыг гүн далаа руу хамт авч удсан нь Гондолион хотын сүрэлд нөлөөсөн гэж үздэг. Ийхүү балроогуудын хаан Готмогийн мөнхийн халуун гал нь далайн усанд унтарч тэрээр ялагдсан ч Мелкорын хувьд Гондолион хотыг сөнөөсөн нь том ялалт болов.